За номлол руу оръё бүгдээрээ. За түрүүчийн номлол болохоор Бурхны сайн сайхныг хамтлагдах байсан те. Одоо өнөөдрийн номлол болохоор ариун байдлыг мөшгөх. За өнөөдрийн түлхүүр ишлэл маань Еврей 12-ийн 14. Бүх хүнтэй эвтэй байхыг болон ариусгалыг мөшгөхтөн үүнгүүгээр хинч эзнийг үзэхгүй болоо гэж. Эцэг тань талархыг үнэхээр их талархъя. Та ээлж төгөө өгсөнд үнэхээр талархан залбирч байна. Бид нар чуулганараа таны үгийг хүлээн авахд бэлэн болсон байна эзэн. Таны оршихуйд орж таны үгийг хүлээж авахд та биднэрт өөрийнхөө үгийг задлж, дэлгэрүүлж өгөөрэй гэж гойн залбирч байна эзэн. Бидний сонссон таны үг бидний зүрх сэтгэл дотор нутагшин суух болтугай гэж гойн залбирч байна эзэн. Эзэн танд талархъя. Үнэхээр их талархъя эзэн. Бид нар хэрхэн ариун байдлыг мөшгөх вэ? Хэрхэн ариусгах вэ гэдгийг та өнөөдөр биднэрт хэлж өгөх гэж бод үнэхээр талархан залбирч. Эзэн танд талархъя. Үнэхээр их талархъя. Эзэн Есүс Христийн нэрээр талархан залбирлаа. Аамен. За энэ ишлэлийн үйл үгийг харахаар мөшгөхтүн тийм ээ, ариусгалыг мөшгөхтүн, бүх хүнтэй эвтэй байхыг мөшгөхтүн тушаал байгааз тийм ээ. Монгол хэлний захирах тушаах хэлбэр англи дээр ч гэсэн pursue holiness гэж байж байгаа. Тушаал гэдэг чинь үгсөөр бид нар заавал биелүүлэх ёстой зүйл гэсэн үг. Тэ тушаал гэдэг бол за яагаад ингэж ариусгалыг мөшгөх ёстой гэдгийг дараагийнх нь 15 дугаар ишлэлд нь хэлсэн байна. Тэгэхээр 15 дугаар ишлэлээр хамт уншчихъя. Еврей 12-ийн 14-өөс 15. Бүх хүнтэй эвтэй байхыг болон ариусгалыг мөшгөхтөн үүнгүүгээр хинч эзнийг үзэхгүй болоо. Хинчинч Бурхны нэгүслээс салахгүй тулд болон ямар ч гашуун үндэс урган хор учруулан түүгээр олон хүн бузралдахгүй тулд сэрэмжлээ гэж. За шалтгаанууд нь юу вэ? Нэгдүгürt нь ариусгалыг мөшгөхгүй байх юм бол эзнийг үзэхгүй гэж байна те. Бидний эцсийн цэг бол эзэн байгаа шүү дээ, эзэнтэй уулзахтай тэрийг үзэхгүй. За хоёрдугаарт нь 15 дугаар ишлэлд юу гэж байна? Бурхны нэгүслээс салахгүй тулд тийм ээ. Ямар ч гашуун үндэс хор учруулан түүгээр олон хүн бузралдахгүй тулд. Өөрөө гашуун үндэсүүд ургуулад тэрүүгээр бусад хүмүүсийг бузруулахгүй тулд гэж. Ийм болохоор бүгдээрээ бүх хүнтэй эвтэй байхыг болон ариусгалыг мөшгөх гэж хэлж байгаа юм. Тэгэхээр ариун байна гэдэг юу гэсэн үг вэ гэхээр нүгэлгүй амьдрал гэсэн үг. Ер нь энгийн тодорхойлтно. Нүгэл ариун байдал хоёр бол хоорондоо эсрэг утгатай өгнө те, антонимууд. Тэгээ бурхан бол ариун. Сая бид нар дуулсан уу? Бурхан ариун гэдэг. Holy forever. Бүр мөнхийн ариун. Тэгээ тэр ариун бурхантай бид нар нүгэлтэй байх юм бол тэр бурхантай хизээч учрахгүй. Тийм учраас бид нар нүглээсээ салж байж, нүгэлгүй байж бид нар бурхантай байж. Тэгээд ариун байдлыг мөшгөнө гэдэг юу гэхээр ерөөсөө нүгэлгүй амьдралаар амьдрах гэсэн үг ч тийм. Тэгээ мөшгөх гэж байгаа нь ямар утгатай гэхээр тэмүүлнэ гэсэн утга. Мөшгөнө гэдэг чинь өмнөд араас нь дагаж мөрдөж явна гэсэн үг шүү дээ тийм ээ. Тэгэхээр Бурхны ариун байдал, бурхан өөрөө ариун байдлаар тэнд байж байгаа. Бид нар тэр ариун байдлыг араас нь тэмүүлж явж байгаа. Энэ урагшлах, давшлах ийм хөдөлгөөн байгаа байхгүй юу? Ариусгал гэдэг бол үйл явц. Байнгын давших хөдөлгөөнд бид нар байна гэсэн үг. Тэг буцна гэсэн үг. Буцахгүй явна л гэсэн үг. Одоо бид нар ингээд морины уралдаан болоход чинь юу гэдэг 6-аас гарна гэдэг чинь нэг юунаас гардаг. Гүйлтийн тэмцээн болоход ойрын гүйлтнийхэн болохоор бүр ингэж өвдгөж сууж агаад нэг гараанаас гардаг тийм ээ. Маратоныхан бол босоо ичиж гардаг тийм үү. Кентаки дөрбийг харахын тулд моринуудын ингээд юуны цаана хаалганы цаана хасж агаад хаалгануудын зэрэг нэгээд ингээд гаргадаг шүү дээ. Нэг гараанаас гарна ариун байдлаар. Нэг гараа гэдэг чинь юу? Бид нар бүгдээрээ аврал авцсан. Тэр авралын гараанаас бид нар ариусгал руу орж байгаа байхгүй юу? Тэр бүх хүн ариусгалыг мөшгөж явна. Бүх хүн тэр давших хөдөлгөөнөөр явна гэсэн үг. За Филиппо 3:12
бид хэдийн бүлээн авсан юм уу? Эсвэл хэдийн төгс болчихсондоо биш. Харин би бас Христ Иесус юуны төлөө баригдсан түүнийг барьж авахын тулд урагшилдаг. Тэгэхээр Христ Иесус юуны төлөө баригдсан гэж. Ариусгалтын тулд бид нар Иесус аварсныг энд хэлж байгаа байхгүй юу? Тэгэхээр тэр ариусгалыг тэр ариун байдлыг авахын тулд бид нар урагшилдаг гэж нэг. Тэгээс бид нар төгс болчихсондоо биш те. Зарим газар бол бид нар яг одоо Иесусыг хүлээж аваад бүх зүйл нэгэн зэрэг хийгдсэн ариун болцсон. Одоо тэгэл яг л ариун амьдр гэдэг ингээд догматикаар тий хүмүүсээ шаарддаг. Тийм бид нар бол ариусгагдаад явна. Тэгэхээр ариун байдал гэдэг бол англиар holiness тий ариусгагдана гэдэг бол sanctification байхгүй юу? Хоёр. Ариун байдал руу орохын тулд бид нар ариусгагдаад явна гэсэн үг. За энд бас бүх хүнтэй эвтэй байх тухай энийг яагаад мөшөг гэж байна. Бид нар Иесусыг хүлээж авахдаа бид нар урд өмнөх нүглүүдэд уучлалцсан тийм ээ? Өөрсдөө нүглүүдэд уучлал. Одоо итгэвч болсны дараа бид нар урд өмнөх нүглээ хийхгүй. Тэр нь тодорхой. Гэхдээ бид нар шинэ нүглүүд хийдэг байхгүй юу? Бид итгэвч хүмүүсийн хийдэг нүглүүд юу гэвэл байнгын санаа зовлтууд дандаа юмд санаа зовж идэг. Үл уучлалууд тэг үл итгэл ийм зүйлүүд итгэгчдийн хийдэг шинэ нүглүүд болж ирдэг. Тэгээд яагаад энэ нүглүүд хийдэг вэ? Нэгүслэл ирсэн. Бид нар нэгүслээр аврагдсан. Нэгүслээр Иесус бүх зүйлийг хийнэ гэдгийг ойлгохгүйгаас болдог. Тэ? Өөрсдөө бид нар уучлалчаад яагаад хүмүүсийг уучлахгүй вэ? Энэ бол нэгүслийг хайхгүй байгаа хэрэг. Санаа зовлтыг эзэнд өг, бурханд өг. Санаа зовлтоо ерөөсөө өгдөг. Санаа зовол улам санаа зовлтууд нэг. Тэр утга бүр хүний төлөө санаа зовлтууд нэмэгдээд ирдэг гэж. За тэгээд үл итгэл ямар үл итгэлүүд байдаг вэ? Бурхан эдгэн гэдэгт итгэдэггүй. Бурхан өөрийн чөлөөлнө гэдэгт итгэдэггүй ийм үл итгэлүүд байдаг байхгүй юу те? Бурхан тэр хүнийг аварна гэдэгт итгэдэггүй те? Бурхан хань ижлийг чинь өөрчилж байгаа гэдэгт итгэдэггүй. Ийм үл итгэл энэ бол нүглүүд. Энийг ойлгох хэрэгтэй те? Энэ ийм нүглүүдтэй байснараа бид нар хүмүүстэй эвдрэлцдэг байхгүй юу? Хүмүүст гомддог, уурладаг, тэг хорсол болж хуурдаг. Ингээд нүгэл болчихж байгаа. Тэг ингүүлэхгүй тулд бүх хүнтэй эвтэй бай гэж хэлж байгаа. Тэрнээс биш гадна талдаа эвтэй дүр үзүүлээ, сайхан дүр үзүүлээд инээгээд яваад байгаа гэсэн үг. Энэ санаа зовлт, үл уучлал, үл итгэл бол дандаа дотор болж идэг асуудал. Тэ? Доторхоо цэвэрлэгсэн үг байгаа. Ариун байдал гэдэг бол Бурхны дуудлага те тэр өөрийнхөө тэр ариун байдал руу бид нарыг дуудсан байна шүү дээ. За энийг 1-р Тесалоник 4:7 дугаар яг хэлсэн байна. Учир нь Бурхан биднийг цэвэр бус руу биш харин ариусгалд дуудсан. Дуудлага байгаа байхгүй юу? Тэр дээр байгаа мөнхөөгөө ариун Бурхан та нар надтай адилхан байж болно, ариун байж болно, над руу хүрээд ирээ гэд бид нарыг дуудаж байгаа гэсэн үг тийм. Бас 1-р Тесалоник 4:3 Бурханы хүсэл бол ариусгал гэж хэлсэн. Бурхан биднийг өөрөө ариусгах гэж хүсэж байгаа байхгүй юу? Манай сүмийнээр эзний хүсэл шүү дээ тийм ээ. Дахин бодоод үзээрэй. Тэгэхээр бид нарыг ариун болгохын тулд ариусгаад явдаг байх нэ гэж ойлгох хэрэгтэй. Харин ямар хэмжээнд бид нар ариусгагдах вэ гэдг нь биднээс шалтгаална. Яг тэгвэл бид нар өөрсдөө тэр ариусгалын үйл явцад оролцогч нь байхгүй юу? Ариун байгтун гэж энэ Бурхны тушаал бол хуучин гэрээнээс ихтэй. Хуучин гэрээнд еврейчүүдэд бол ариун бай гэж маш олон тушаасан байдаг. Тэгээ Бурхан өөрийнхөө ариун байдлыг хүртэл хуучин гэрээнийхэнд ингээд танилцуулж харуулсан байдаг. Левит 11:44-45 дээр. Учир нь би бол та нарын Бурхан эзэн. Тиймээс өөрсдийгөө ариусгаж ариун бай. Учир нь би ариун билээ. Та нар газар дээгүүр мөлхөг мөлхөгч амьтдын аль нэгнээр өөрсдийгөө бузарлаж болохгүй. Учир нь би бол та нарын Бурхан болохын тулд Египтийн нутгаас та нарыг авчирсан эзэн болоо. Иймээс би ариун учир та нар ариун байх ёстой. Ийм бичлэг зөндөө олон газар байгаа. Энэ бол Левитэд дахилч нараар дамжуулж еврейчүүдэд хэлж байна тийм ээ. За энэ дундаас бид нар хэд хэдэн зүйлийг ойлгох хэрэгтэй.
Тэгээ нэгдүгээр бурхан ариун гэдгийг бид нар ойлгож байгаа тийм. Хоёрдугаар бурхан биднийг ариун болгохын тулд яг биеэр тусгаардаг positionally биднийг тусгаарладаг separate гэдэг. Энийг еврейчүүдээр харуулсан те еврей бүх үндэстнийг Египтээс гаргасан гэдгийг бурхан яагаад дахин хэлээд байдгийг тэр харь үндэстнүүдээс шинэ үндэстэн болгож ариун үндэстэн болгож би та нарыг гаргасан шүү гэдгээ байн бурхан хэлдэг байгаа. Тэгэхээр ариун байдал гэдэг бол тэр тусгаарлалт гэдэг ойлголттой маш их холбоотой. Тэгээд бурханы шинэ үндэстэн болсон учраас бурханд өөртөө зориулах ёстой гэдэг. Хоёр гол ойлголт энд явж байгаа. Ариун байдал бол зориулалт, тусгаарлалт гэсэн хоёр гол ойлголттой. За энэ ойлголтоо өгөхийн тулд яг энэ ариун байдлын ойлголтыг өгөхийн тулд бурхан цэвэр байх ойлголтыг еврейчүүдэд эхэлж өгч байгаа. Ариун байх, цэвэр байх хоёр бол өөр те. Holiness, purity хоёр бол маш хоёр өөр ойлголт байна. Еврейчүүдэд цэвэр байхын тулд яадаг та нар хувцас угаа гэж бүр хэлдэг штэ. Бузар юмнуудыг тэр майхныхаа хүрээнээс гар гэд. Ийм хоол ид. Эдгээр чинь дандаа тэр цэвэр байх зүйлүүд байхгүй юу? Хариуцлагын тулд хийж байгаа зүйл. Хариуцлагыг ойлгуулахын тулд тэднэрт хийж өгч байгаа. Биднэрт ч бас тэгдэг те. Бид нар бол ингэж явах ёсгүй бурхны хүүхдүүд. Бид нар дэлхийн амьдрал дотор байгаа ч гэсэн энэ дотор бид нар бас тусгаарлагдах ёстой. Тэг хэлдэг те. Яг хуучин гэрээнд Йосеф яа харь үндэстэнд байхдаа тэр дотор тусгаарлагдаж зөв шийдвэрүүдийг гаргаж чад. Даниэл те, Даниэлийн найз нар яаж тийм шийдвэр гаргаж. Яг тэрнтэй адилхан бид нар шинэ гэрээний итгэгчид өнөөдрийнхөө ажил амьдралын талбар дээр, сургууль, хичээл номын талбар дээр, гэр бүлийн талбар дээр бид нар өөрсдөө тусгаарлагдаж байж чадна. Энийг бид нар тэр ариусгах ариун бай гэж хэлээд байгаа юм. Левит 27:8 дээр иймийн тулд та нар өөрсдийгөө ариусгаж гэж байна. Өөрсдийгөө ариусгаж ариун бай. Учир нь би бол эзэн та нарын бурхан. Та нар миний тогтоолуудыг сахин тэдгээрийг хийхтэн. Би бол та нарыг ариусгах эзэн болоо. Өөрсдийгөө ариусгах гэж юу юм? Өөртөө очиод бузар муу өмрөө гүгэд орчихгүй байх хэрэгтэй. Өөрсдийн сонголт маш чухал. Тэ? Юуг идэх үү, юуг хүмсэх үү, юуг зөөх үү, хинтээ нөхөрлөх үү, хаана очих үү, хинтээ найрлах уу, цэнгэх үү. Энэ бүгдээрээ энэ ариусгахын сонголтууд байхгүй юу? Харин зөв шийдвэр гаргахын бол гаргаж байгаа хүмүүсийг бол эзэн өөрөө ариусгана гэж хэлж байна. Тэ? Би бол та нарыг ариусгах эзэн болоо. Тэгэхээр ариусгах бид нар өөрсдөө оролцож байна. Бас эзэн оролцож байна те. Эзний хүсэл нь ариусгах байна. За бурхан яаж ариусгадаг вэ гэдгийг бид нар Мосегийн шатсан бут руу ирсэн түүхнээс харъя. За Мосег Египтээс гаргасан тэр өөрийн үндэстнийг удирдагч болгож сонгож байгаа те. Удирдагчийг яаж сонгож байгаа вэ? Гэтэл намын 3:1-6 Мосе өөрийн хатан эцэг Мидианы тахилж Йотрагийн хонин сүргийг хариулж байв. Тэр сүргийг цөлийн баруун талд аваачиж бурхны уул Хоребт хүрчээ. Эзний тэнгэр элч бутан дотроос галын дунд түүнд үзэгдэв. Үзэгтэн бутанд галт үрэлцэж байсан боловч бут шатахгүй байгааг Мосе харлаа. Тэгээд Мосе бут яагаад шатахгүй байгаа энэ гайхамшигт үзэгдлийг одоо би очиж харах ёстой гэлээ. Түүний харахаар ирэхийг эзэн хараад бутны дундаас бурхан түүнийг дуудан Мосе гэсэнд тэр би энд байна гэж хөлөв. Тэгтэл тэр нааша бүү орд. Чиний зогсож байгаа газар бол ариун газар учраас чи хөлөөсөө шахаага тайл гэж айлдав. Мөн би чиний эцгийн бурхан, Авраамийн бурхан, Исаакийн бурхан, Яаковын бурхан гэж айлдсан Мосе бурхныг үзэхээс айж нүрээ нуваа гэж. Мосенд ямар үед байсан бэ? Өөрийнхөө еврей хүнийг өмөрөөд Египт хүнийг алчаад тэгээд тэр нь илэрхээс айгаад зүхтаад
энэ Мидианчуудын дунд ирсэн байж байгаа тийм ээ. Тэгээд энд ирээд Мидиан эмэгтэйтэй суудсан. Тэгээд Мидианы ахлагч Ятрагийн хонин сүргийг хариулаад байсан. Тэгээд хэдэн жил гэж 40 жил 40 настай дэше зүхтаж ирсэн Мосе 40 жил. Тэгэхээр Мосе 40 жил энд гимшсэн байгаа байхгүй юу? Зүрх сэтгэл нь маш цэвэр. Гимшлэр цэвэр зүрх сэтгэл бүтээгддэг тийм ээ. Маш цэвэр зүрх сэтгэлтэй байхад нь эзэн өөрөө харагдсан байгаа байхгүй юу? Тэгэхээр ариун сургууль руу ороход цэвэр зүрх маш их чухал гэдгийг энд хэлж байгаа. За тэгээд тэнд нэг бут шатаад байсан тийм. Тэр гал нь ингэж бусад бутнууд руу очихгүй байхгүй юу? Тэгэхээр бурхан тэр галаар тэнд бууж ирсэн байгаа байхгүй юу? За Мосе бол яагаад тэр ганц бут шатаад бусд нь шатахгүй байгаа гэдэг гайхаад ирж байна те. Тэгэхдээ эзэн Мосег өөрлөө нь ирэхийг хараад гэж байгаа байхгүй юу? Тэр бут руу ирэхийг хараад тэгээ нэг зүрхний асуудал. Зүрхээр яг бурхан руу ирж байгаа. Бурханд дуудсан. Бурхан яг нэрээр нь дуудж байгаа хүмүүсээ яг нэрээр нь дууддаг. Мосе гэсэнд Мосег бурхан дуудж байгааг ойлгосон тий. Тэгээ хариултаа өгж байгаа байхгүй юу? Би энд байна гэж хэлсэн. Тэгэхээр юу гэсэн? Бурханы оршиж байгаа газар нь бол ариун. Тэр ариун газар гэдгийг мэдүүлэхийн тулд гутлаа тайлаад наашаа ир гэж хэлсэн. Тэгээ Мосе тэнд яг ариун байдлыг мэдэрсэн байхгүй. Бурханы ариун байдал. Тэм учраас яасан? Тэрнээс имэж айгаад нүрээ нуусан. Яг Серафим тэнгэрлэгч. Серафим тэнгэрлэгч 6 далавчтай 2 нь нүрээ нуудагтай бурхныг харж чаддгүй штэ. Серафим бол ер нь бурхныг хараагүй тэнгэрлэгч баг те. Нүрээ. Бусад тэнгэрлэгч нар нь ариун гэд дуулаад байждаг. Тэгтээ бас бүгдээрээ доош харсан байдаг. Мосе яг тийм үйлдэл хийсэн. Яг Серафим шиг үйлдэл хийсэн. Тэр бурхан өөрөө оршиж байгаа энэ гал юмыг ингэ шатаадгүй юм бэл. Тэгээ өнгөрсөн жил бид нэг сонин хийж гарсан те. Жил бүрийн Пентекостийн өдөр Иесусийн нөгөө буурш байсан газар босгоцсон сүмд яг юм гал гардаг байхгүй юу. Тэгээ тэнд ганцхан ортодокс сүмийн тэргүүн тийшээ орж тэр галнаас авдаг. Тэгээ гарч ирээд ингээ хүмүүст тараад юм бэл. Тэгэд энэ жил ганцхан бичлэгүүд нь тарсан. Өмнө нь ерөөсө бичлэгүүд мэдгүй. Тэгээ тэр галыг авч яваад тэр ортодокс сүмдээ орчдөг. Өөртөө ариун сүнсний гал гэж. Тэгээ тэн дээр ингээ хүмүүс бичлэгийг ингээ харуулсан байхгүй ингээд бавгар сахалтай хүн тэр галыг сахалтандаа ортуулаад сахалтан шатахгүй зүгээр. Хүмүүс ингээд лам манд тэр галаас наваад өсмөсөндөө өөрөө ерөөсөө шатахгүй. Одоо хүртэл энэ бурхан яг ингээ ариун байдлаа хариулсан юунд байдаг. Харин нөгөө ортодокс еврейчүүд нь тэрийг харуулахгүй гээл цагтаа нэр хүмүүсийг оруулахгүй гээл гадаа нас зүйн болт юм хэлсэн. Тэгээд их сонирн байгаа байхгүй. Заавал яг ортодокс христчдэр тэрийг үзүүлдэг. Их л сонирн юм бэл. Тэр анх удаас илжил хараад гайх. Тэгээд энэ Мосегийн тэр харсан тэр шатсан бот бол яг тийм л гал байсан баг. Тэрнээс ойн төмөрч яадгүй нэг л газар авсан бол дараагийн моднуудад ороод тэгээд нөгөө доор нөгөө хөвдөр дамжаад ингээд газар шатаад өвчтдөг шүү дээ. Ойн төмөр зогс харахгүй л тийм төмөрийн галтай адилхан биш байгаа байхгүй юу? Тийм гал. Тэрлөө ингээд Мосе очсон байна. Тэгэхээр эзний оршдог газар эзэн яг ариун байдлаараа оршдог гэсэн үг. Эдэн цэцэрлэгт эзэн яг тэр ариун байдлаар оршиж байсан шүү дээ. Адам нүгэлгүй болохоор бурхантай бүр ингээ хамт алхахдаг яг ариун байдал дотор ингээ хамт байдаг гэсэн байна. Тэгээд нүгэл Адамыг бурхнаас салгаснаас болоод тэр ариун байдлаас нь салчиж байгаа тийм. Яг тэгвэл нүгэл ариун байдал хоёр хамт оршиж чадахгүй. Учираас. За тэгээд дараа нь бурхан тэр өөрийн сонгосон үндэстнүүдийгээ
өөрийнхөө ариун байдалд оруулахын тулд тий янз бүрийн нөгөө үйлдэлүүдийг ингэж хийлгдэг байсан. За Майхан сүмийн зургийг хэдүүлээ ингээд харахад тэнд яадаг байсан гэхээр бүтэн юм тахилын систем үйлчлдэг байсан шүү дээ. Тэр дотоод өрөө байгаа тий англиар бол outer court гэдэг, гол танхимын inner court гэдэг тий ариунаас гарын газрын тий holies of holies энэ дотор бол бурхан яг оршдог байхгүй юу. Тэгэхээр энэ хуучин гэрээний үед бол ариунаас ариун газар бол ганцхан тэрүүн тахилч явна. Тэ? Жилд нэг удаа орж бүх хүмүүсийн нүглийн төлөөх тахилыг өргөдөг байгаа. Тэгтээ тэр тахилч зүрхэн цэвэр биш орох юм бол тэнд өгдөг байхгүй юу. Тэгэхээр тахилч нь ямар орж байгааг мэдэхгүй учраас айгаа тахилчийнхаа хөлд нандаа уяа үйдэг байсан. Гарч ирэхгүй бол уяанаас татаад цогцыг гаргаж ирэх нь шүү дээ. Тэгж өөр хүмүүс энэ ариун байдалд орж чаддаггүй байсан байхгүй. Тэгээд хүн энэ жирийн хүмүүс нь энд тахилч нар энд тэрүүн тахилч ийшээ ордог байсан байхгүй. Шинэ гэрээний үед Есүс авраад тэрүүн тахилч болоод энд байж байгаа те. Бид нар бүгдээрээ тахилч нар. Бүгдээрээ энд байж байгаа. Бүгдээрээ бид нар ариунаас ариун руу орж чадна ийшээ. Сая магтандууд болоход ариунаас ариун те Тэнгэр элчнэр магтад болж та нар хаана байсан? Энд байсан шүү дээ. Бид нар энэ дэлхийн тухай юу ч бодоогүй те. Тийм үстэй те. За өөрийн бодож байсан хүн байвал энэ рүү ороогүй гэсэн. Бид нар заримдаа магтаал дотор бид нар гоё гэл ингэдэг те. Энэ яа түүхээр бид нарыг энэ ариунаас ариун дотор орсон байдаг хгүй юу? Сүнсээрээ бид нар тийш орсон байдаг хгүй юу? Бидний зүрх сэтгэл бэлтгэгдсэн цэвэр байгаа яг тэр үедээ бид нар энэ ариунаас ариун ордог байхгүй юу? Бид нар магтаж байгаа үедээ, залбирж байгаа үедээ, гимшиж байгаа үедээ бид нар яг энэ ариун байдлыг ингээд Бурхны ариун байдлыг мэдэрдэг, цаг цугаас нь мэдэрдэг байхгүй. Тэгээд яг тийм ариун байдал дотор Бурхан бид нартай уулздаг. Яг энэ дотор Бурхан биднэрт илчлэлтүүдээ өгдөг, өгөө өгдөг, тэ? Дуудлагаа өгдөг. Энэ зүйлүүдийг өгдөг байгаа. Тэгэхээр бид нар шинэ гэрээний үед бол бидний тэрүүн тахилч Есүс тийм ээ. Бид нар бол бүгдээрээ өөрсдөө тахилч нар штэ. Бүгдээрээ бид нар тахилч нар. Тэрийг бид нар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тэгээ бүгдээрээ тэр ариусгалын ажилд оролцож байгаа. Энд бол тахилч нар ариусгалын ажилд яаж оролцдог гэсэн гэхээр хөрхэн амт. Мал нийтлэл тий энд шатаагаар тийм юмнууд хийдэг байсан. Бид нар бол тэр хэрэг байхгүй. Бид нар бол дандаа сүнслэгээр бүх хариуцлагуудаа хийж байгаа тий. Зүрхнийхээ цэвэр байдлаас ихсүүлээд бүх зүйлийг хийж байгаа. Еврейчүүд ч юм бол яадаг ингээл цэвэрхэн хувцас өмсөөл маш их бэлдэж ярина штэ. Энд нөгөө угаалгын уснууд гар мараа угаах, ус цацуулах гэл зөндөө үйлдэлүүд хийж байгаа. Тэгээ дараа нөгөө утлаг гэл. Бид нар бол юу? Бидний хариуцлага бол дандаа дотор талд. Угаасаа дотор талд бас юм гадна талдаа харагдана тийм ээ. Тэгэхээр авралын үйл явц бол ингээд гимшлээс эхэлдэг бид нар гимшиж Есүсийг хүлээж авдаг. Тийм учраас Есүс ирэхээс өмнө еврейчүүдийг бол гимшил дуудаад Иохан Баптист гимшлийн үйлчлэл хийжсэн гэдээ бид нар сая 5 дахь ишлэл дээр ярьсан тийм ээ. Тэгэд энэ бүхэн чинь яах гэж хийгдэж байгаа энэ авралын үйл ажиллагаа энэ гимшил гэж бүх зүйлүүд чи яах гэж хэлж байгаа. Бид нарыг Бурхны өмнө ариун бөгөөд гэмзэн өмгөө байлгахын тулд хийгдэж байгаа шүү бүх зүйлүүд. Тэг бүр Эфес номд бид нарыг ариун бөгөөд гэмзэн өмгөө байлгахын тулд Бурхан ертөнцийн суурьаас өмнө сонгосон гэж хэлдэг. Тэгэхээр бүх хүнийг ийм аварч өөрийнхөө ариун байдал дотор байлгахын тулд байлгах нь бол Бурхны хүсэл байгаа байхгүй юу? Бид нар одоо хуучин гэрээ шиг ингээл янз бүрийн гадна байдлаараа цэвэр байх ёслолууд хийхгүй. Харин Есүс бүх зүйлийг хийсэн. Есүс өөрөө ганцхан чихэл болоод өргөгдсөн шүү дээ. Бидний бүх гэм нүглийг өөрийнхөө цусаар ухчаад угаагаад ганцхан тахил болоод өргөгдсөн.
Тэгээд тэр өргөгдсөн цагаас нэхлээд ариусгал эхэлсэн байхгүй юу? Еврей 10:10 дээр энэхүү хүслээр бид Есүс Христийн нэг удаа бүгдийн төлөө биеийн өргөсөн өргөлөөр дамжуулан ариусгагдсан юм а гэж. Ойлгож байна уу? Есүс Христээр бид нэр яагаад гэх юм бол энэ нөгөө майхан гэрээний үед чинь хүмүүс зарим бүр албадлахаар тахилаа авчирдаг гэсэн тий. За нэг нүгэл хийчлээ одоо нэг энэ хургаа аваачаад өргөчхөөстөө тэгээ энэ туглаа өгчхөөстөө гэл тий. Нэг гоё юугаа хэлээ сохгүй юугаа хайрлах юм бол за сүмийн гадаа нэг зарж байгаа юунаас оронд нь аваад өгч. Ийм зөвхт биш цэвэр бус байдлаар энэ тахилуудаа өргөдөг гэсэн те хүмүүс өргөхдөө. Гэвтэл Иесус өөрөө тахил болж ирэхтээс өөрөө сайн дураараа тийм ээ. Бурхан авдаа дуулууртайгаар тэгээд зөвхт байдлын дотор ирж өөрөө тахил болж өргөцсөн байна. Тэгэхээр бидний төлөө ирсэн тахил бол хамгийн зөв тахил байсан тийм ээ. Энэ бол яг Бурханы нэгүүлслэгийг бид нар ойлгох хэрэгтэй. Тэгэхээр Бурханы хүслээр бидний нүгэлгүй байлгахын тулд нэг Бурхантай эвлэрүүлэхийн тулд Иесус ирсэн. Эвлэрүүлэхэд гол зорилго байсан. Тэгээ эвлэрүүлнэ гэдэг чинь юу гэхээр бид нэр яг гин зэмгүй байлгаад бид нар гин зэмгүй учраас тэр ариун Бурхантай хамт байх. Бид нар Бурхантай хамт байхын тулд ингэж ирсэн. Тэгэхээр хариуцлагыг эхлүүлэх чинь бол Иесус байх нэ бидний хувьд. Энийг харин бид нар бол тэр эхлүүлсэн үйл явцад нь оролцогч нь. Ром 15:15-аас 16 дээр гэвч та нарт дахин сануулахын тулд зарим зүйл дээр би их зоригтойгоор бичлээ. Учир нь Бурханаас надад өгсөн нэгүүлслэр Бурхан намайг хайр үндэстнүүдэд Христ Иесусийн үйлчлэгч болгосон. Би хайр үндэстнүүдийг ариун сүнсээр ариусган Бурханд тааламж дүргэл болгохын төлөө Бурханы сайн мэдээг тунхаглах тахилчийн үүргийг гүйцэтгүүлсэн гэдэг чинь. За бид нарыг Бурханд зориулалт гарга гэж үү. Бие амьд тааламжид тахил болгон үүрэг гэдэг. Ром 12:1 дээр ноднон жилийн турш бид нар энийг тэрийг судалсан ба. Гэт бид нар өөрсдөө тэгж өөрсдөө тахил болгоод зогсохгүй бас бусад хүмүүсийг тэгж өрөөл болгохын төлөө бид нар сайн мэдээг тунхаглаж явах хэрэгтэй. Паул энийг хийснээр ярьж хэлж байна те. Тэгээ сайн мэдээг тунхаглах тахилч. Бидний гол тахилч болж байгаа үүрэг бол юу гэхээр сайн мэдээг тунхаглах байх нь шүү дээ. Сайн мэдээг тунхаглаад тэр хүмүүс аврал авах юм бол тэр хүмүүс бас ариусгалын замыг эхлүүлээд явах болно те. Тэгээ тэр хүмүүс чинь өөрсдөө эзэн зориулагдсан, эзний төлөө тусгаарлагдсан гэдгээ бас ойлгоно гэсэн үг. Хариуцлагын гол хоёр зүйл. Иесус бид нарыг хариуцгачаад бидний байр суурийг бол тусгаар болгоцсон. Бид нарыг хариуцлагыг эхлүүлсэн гэдээ бид нар одоо ойлгож байна, тийм ээ. Эдгээр чөлөөлт бол яг энэ хариуцлагын хамгийн гол зүйл. Яг бол бидний зүрхийг цэвэрлэж байгаа, бидний шархуудыг цэвэрлэж байгаа, тийм ээ. Бидний амьдралаас үйл өөрчлөлтүүдийг байхгүй болгож байгаа, хараалуудыг тасалж байгаа ийм гол зүйл учраас эдгээр чөлөөлт маш чухал. Тэгээ эдгээр чөлөөлтийг бид нар удаашруулж нэгэнт мэдсэн бол ерөөсөө удаашруулж болохгүй. Маш урт их. Хүмүүс за нэг сонгоны аль шиг хуулгуулъя. Ийм зүйл байж болохгүй. Маш хурдан хийх хэрэгтэй. Өдөр болгон цаг тутамд эдгээр чөлөөлт. Яагаад эдгээр чөлөөлт бидний эдгээр чөлөөлж чухал вэ? Бидний ард хэдэн үе байгаа. Тэр үеийнхээ төлөө бид нар хийж байгаа. Ганцхан чиний төлөө хийгдэж байгаа зүйл биш. Тэрийг ойлгох. Өнөөдөр бид нар хүүхдүүдээ зөв амьдруулъя, тийм ээ. Хүүхдүүдийг зөв амьдруулъя бол өөрсдөө эдгээр чөлөөлөгдөө. Хүмүүс яагаад эдгээр чөлөөлөлтийг эсэргүүцдэг? Эсвэл хориг ханддаг, хүлээж авахгүй байна. Эстер юу гэж хэлдэг? Чи энэ үеийн төлөө энд байгаа юм биш биз.
гэдгээ сана гэж Мордекай хэлдэг ч тийм. Тэгэхэд бид нар ямар үеийн төлөө бид нар өнөөдөр энд байна? Энийг бид нар бодох хэрэгтэй. Бид нар итгэл чөлөөлтийг өнгөрсөн жилээс ихтэй явуулж байгаа. Хойрог хандж байгаа хүмүүс байгаа шүү би хатуулж. Ойлгохгүй байна, ойлгохыг хүсэхгүй байна гэж яваад байгаа хүмүүс байгаа. Одоо болт тэр халамжлагчтайгаа уулзахгүй, ярилцахгүй байгаа хүмүүс байгаа. Зарим хүмүүсийг бид нар шахаж шаардахаас өөр аргагүй болж байгаа үе байгаа тийм. Бидний хэрвээ Иесусыг хүлээж авсан л бол Иесусийн тушаалуудыг сахина. 2-р Коринт 7-гийн 1-дээр хайрт хүмүүс минь эдгээр амлалтууд байгаа тул бид өөрсдийгөө махан биеийн ба сүнсний бүхэл бүзэр булаагаас цэвэрлэе. Ингэхдээ Бурханаас имэж ариун байдлыг төгс болгоё. Эдгээр амлалт гэдэг нь юу юм бэ? Бурханы өгсөн тушаалууд байхгүй юу? Бурхан юу гэж тушаасан бэ? Шинэ үеийн итгэгчдэд тушаасан тушаал байгаа те. Үл итгэгчдтэй нэг буулганд бүү ор гэсэн. Үл итгэгчдийн дундаас гар гэж тушаасан. Үл итгэгчдээс тусгаар байг тушаасан те. Энэ дэлхийгээс тусгаар байг тушаасан. Бохир бузар зүйл бүү хөр гэсэн. Бурханаас имэн ариун бай гэсэн. Энэ тушаалуудыг хэлж байгаа байхгүй юу? Тэгэд өөрсдөө гүйж орд янз бүрийн юмд орчоод дараа нь Бурхан та хаана байсан бэ гэж суугаад идэх хүмүүс байдаг шүү. Бурханд гомдохгүй л идэг. Энэ дэлхийн ертөнцийн дотор өөрсдөө ариун авч яв гэж хэлж байгаа шүү. Сонголт болгон сүнслэг сонголт байх хэрэгтэй. Тэрийг л ойлгох хэрэгтэй. За яг энэ Бурханы хэлсэн шиг яаж бид нар өөрсдөө ариусгаж төгс болох вэ гэдэг. За 4 арга зам байна. Нэгдүгээрт нь бид нар итгэлээ сахинаа. Итгэл дотор алхна гэсэн үг. Хоёрдугаарт нь Бурханы үгэнд дуулууртай байна. Гуравдугаарт нь ариун сүнсэнд бууж өгнө. Дөрөвдүгээрт нь өөрийгөө зориулна те хувьчилсан зориулалт юм. За итгэлээ сахин гэдэгтэр за нэг ишлэл уншчихъя. Итгэлээ сахин гэдэг нь бол Есүст зүрхээрээ бүрэн бууж өгч Есүст зүрхээ захируулах гэсэн үг. Итгэлийг эхлүүлэгч болоод төгсгөгч нь Есүс Христ шүү дээ тийм ээ. 1-р Петр 1:2 та нар бол Бурханы урдаас мэдэх мэдлэгийн сацуу дагуу Бурханы ариусгалаар Есүс Христэд дуулууртай байхын тулд болон түүний цусаар цацуулахын тулд сонгогдсон билээ. Нэгүсэл ба амар тайван нь та нарт улам ариун болох болтугай гэж. За энд 3 зүйлийн төлөө Бурхан бид нарыг сонгосныг хэлж байна. Нэгдүгürt нь сүнсний хариуцгал дотор байхын тулд сонгосон. Хоёрдугаарт нь Есүс Христэд дуулууртай байхын тулд сонгосон. Гуравдугаарт нь Есүсийн цусаар цацуулж явахын тулд сонгосон. За сүнсний хариуцгал энийг өнөөдөр бид нар ярьж байна те. Есүс Христэд дуулууртай байхгүй. Тушаалуудын тушаал нэг тушаалын сахиг удаа тушаал бүрийг нь те. Бүх тушаалыг нь сахина гэсэн үг. Сонгож энэ тушаалын сахин энэс сахихгүй гэсэн үг биш. Тушаал бүрийг нь сахина гэсэн үг. Түүний цусаар цацуулна. Есүсийн цусаар цацуулна гэж юу гэсэн үг? Бид нар байнгын итгэл чөлөөлтийн дунд явна. Хариуцлагын дунд явна. Есүс биднийг цусаараа идгээдэг. Цусаараа чөлөөлдөг. Энэ бол банг. Тэгээд тэрийгээ бид нар гэрчлэл болгож ярина гэсэн үг тийм. Гэрчлэл бол бид нар Есүсийн цусаар цацуулснаа ярьж байгаа гэсэн үг. Энэ 3 зүйлийн төлөө Бурхан биднийг сонгосон шүү. Тэгэд амар тайван нэгүсэл ба амар тайван та нарт ариун бол гэж байгаа. Нэгүслээс рүү бид нар амьдардаг тийм. Нэгүсэл улам аривждаг байгаа байхгүй юу? Тэгэхээр нэгүсэл аривжна гэсэн үг юу гэхээр бид нар Есүстэй хамт байгааг харуулдаг тийм. Есүстэй хамт байгааг харуулдаг зүйл бол тэр нэгүсэл аривжаад явдаг. За хоёрдугаарт нь Бурханы үгэнд дуулууртай байна гэсэн үг. Бас энэ бол
Заримдаа Бурхны үгэнд ороод заримдаа орохгүй гэсэн үг биш. Тэ? Бид нар заримдаа ээж авахаа үгэнд заримдаа ороод заримдаа ордгоо. Заримдаа орсон гэж худлаа дүр үзүүлдэг, тэ? Тэр шиг биш. Бурхныг бид нар хуурч чадахгүй. Өнөөдөр юу гэлээ? Бурхан Эл Рой. Бурхан хардаг бурхан гэсэн шүү дээ. Бидний үл нэвт шавт харна, тэ? Бүх зүйлийг харна. Иохан 14:21 дээр миний тушаалуудыг сахидаг хүн намайг хайрлагч мөн. Намайг хайрладаг хүн миний эцэгт хайрлагдана. Би тэр хүнийг хайрлаж өөрийгөө түүнд илчилнэ гэж хэллээ гэж. За Есүс бол үг гэдэг бид нар мэднэ, тэ? Иохан ном эхлэхэд л тэр хэлдэг. Тэгээ энэ үг өөрөө биднэрт хэлж шít, тийм ээ? Миний тушаалуудыг сахидаг хүн. Аав ээж нар энийг мэднэ шүү дээ. Чи миний үгэнд орохгүй байгаасаар миний хүүхд биш гэдэг хэвчээ хүүхдтэй загнахтаа. Тэрнтэй адилхан яг бурхан. Миний тушаалуудыг сахидаг хүн намайг хайрлагч мөн гэж хэлж. Тэгээ Есүсийг үгэнд ордог хүн бол эцэгт бурханд бол хайрлагдах нь шүү. За тэгээ бид нар хайрлагдснаа яаж мэдэх вэ гэхээр бурхан илчлэлтүүдэд байн өгнө. Аюу амархан бүх юм ингээд баталгаа нотхотой байгаа зү, тэ? Бид нар тушаалын сахилаа. Бурхан хайрлаа. Тэгээ хариуд нь бурхан яадаг. Шин илчлэлтүүдийг биднэрт өгдөг шүү. Бид нар өнөөдөр бурхан байхгүй юм шиг болчлоо, тэ? Миний итгэлийн амьдрал зогсон болчлоо. Тухмраа болчлоо гэл ингээл илчлэлтүүд ирэхгүй болчлоо гэсэн үг байхгүй юу? Яг уу буцаад Есүс рүү очино. Тушаалуудын ямар тушаалын зөрчил шүү. Юун дээр нүгэнд нь ороог байна. Тэр лүгөө оч. Тэгээд тэрийгэ засаад гимшээд Бурхны хүлд суух хэрэгтэй бол. За 3 дугаарт нь ариун сүнсэнд бууж өгнө. Галаад 5:16-аас 17. Харин сүнсээр яв. Тэгвэл та нар махан биеийн хүслээ гүйцэтгүүлэхгүй гэж би та нарт хэлнэ. Учир нь махан бие сүнсний эсрэг хүсдэг, сүнс махан биеийн эсрэг хүсдэг юм. Яагаад гэвэл хүссэн юмыг чинь хийлгэхгүй тул махан бие ба сүнс нь нэг нэгнээ эсэргүүцдэг ажээ гэж. За харин сүнс нь бууж өгөх гэдэг бол Христч хүний амьдралаар л амьдрах гэсэн үг. Яг л Христч хүн шиг л амьдрах гэсэн үг. Нэг газар очиод нэг итгэвч хүн шиг нөгөө газар очиод итгэвч хүн шиг байгаадаа гэсэн үг. Бүх амьдралынхаа бүхий л талбар дээр Христч хүн шиг амьдрах. Энийг бид нар томьёолохтой бол сүнсээр дүүрэн амьдрал, ялалттай амьдрах гэж томьёолж ярьдаг, тийм. Тэгэхгүй бид нар сохрын газар сохлон, доглонгийн даг газар доглон гэдэг шиг итгэвч хүмүүстэй нийлэхээр тэднэртэй нийлээл янз бүрийн хүмүүсийг доромжлох юм хийгээд, тэ, хүмүүсийг шоолоход нь шоолж инээлдээл тэгж байгаа бол итгэвч хүн биш шүү дээ. Бид нар хүмүүний хязгаарч тэгж шоолох байхгүй. Нэг л байдлаар амьдрна. Тэр нь бол хариун сүнсэн дотор алхаж амьдрах л гэсэн. Олон нүур биднэрт байхгүй. Яагаад гэвэл махан биеэр биднэрт янз бүрийн үйлдэл үйлдвэр тэнд нүгэл байна гэсэн. Нүгэл. Тийм учраас тэр сүнсний эсрэг зүйлийг махан бие үсдэг, махан бие эсрэг зүйлийг сүнс үсдэг гэж хэлээд байна. Тэгээ сүнс хизээч махан биеийн хүслийг гүйцэтгүүлэхгүй. Тэгээ эндээс л зөрчил. За 4 дугаарт нь бол бид нар хувийн зориулалт гаргах хэрэгтэй. Бидний оролцоо заавал байгаа гэж хэлж байгаа шүү дээ. Бид нар сүмд зүгээр л магтах гэж, зүгээр л номлол сонсох гэж ирдэг хүмүүс байх ёсгүй. Бид нар энэ чуулганы нэг бий болж тэнд ямар үүрэгтэй гэдгээ мэдж тэнд байнгын оролцож явах хэрэгтэй байхгүй. Тэг зөвхөн нэг бүтэн сайн өдрийн итгэвч биш. Гэртээ байхдаач бид нар бусад хүмүүсийнхаа төлөө залбирдаг, эзнийг магтдаг.
хувийн зориулалт бол маш сайн байх хэрэгтэй. 1-р Иохан 2:15-аас 16 дээр ертөнц болон ертөнцид байгаа зүйлсийг бүү хайрл. Хэрэв хэн нэг нь ертөнцийг хайрладаг бол түүний дотор эцгийн хайр байхгүй. Учир нь ертөнцид байгаа бүхэн тухайлбал махан биеийн хүсэл, тачаал, нүдний хүсэл, тачаал, амьдралын бардан багтал нь эцгээс бус харин энэ ертөнцөөс ирдэг юм аа. Тэгэхээр ертөнцийг хайрлаж байгаа бол тэр үедээ Бурхныг хайрлах зүрх хуваагдахгүй шүү дээ. ертөнцийг хайрлах, Бурхныг хайрлах хоёр зэрэгцэн оршиж чадахгүй. Энийг л энд хэлж байна те. Тэгээ 16 дугаар ишлэлд бол яг энэ дэлхийн 3 системийг л яг хэлж байна те. Махан биеийн хүсэл тачаал, нүдний хүсэл тачаал, амьдралын бардан багтал. Дэлхий бол яг л юм. Хүмүүсийг дандаа нүдээр гоё юм руу ингэж хуурч татах. Тэ махан биеийн хүслүүдийн төрүүлж явах. Тэгээ тэрийг авцсандаа хүн бардан болох. Ийм зүйлүүд. Энэ бол дандаа ертөнцөөс ирдэг. Тэгэхээр бид нарт энэ 3 зүйл байх юм бол бид нар хизээч Бурхныг хайрлахгүй. Бурхныг хайрладаг хайр юугаар харагдана гэж хэлсэн. Зөвхөн тушаалуудын хэсэг. Дуулууртай байдлаар харагдана. Дуулууртай байдлаар харагдана. За мөнгийг хайрлаад сүмөө орхисон хүмүүс бол бас зөндөө байдаг тийм. Би ажиллаа яа, бизнесээ яа гэд яваад өгсөн хүмүүс бас зөндөө байдаг. Эсвэл гэрлэгээ үнтэйгээ амьдарч байгаад тэр үнээсээ салж чадахгүй за би чадахгүй ч сүмөө орхиё гэж явцсан хүн бас байна. Архиа орхиж чадахгүй явцсан хүн байна. Чи нандаа ертөнцийг хайрлаж өөрийгөө л хайрлаж байгаа. Бурхныг хайрлах хайрлаж байхгүй. Тэр ч бодгоо би ертөнцийн өнөдөө үзэж байгаад буцаад ирэх гэж хэлээ явцсан хүн байна. Бүр ингээд Бурхан бүх юмыг хийж өгөөд ариусгалын зам руу оруулж байхад би ариун болохгүй, цэвэр болохгүй гэд явж байгаатай адилхан шүү дээ. Намаг шавхаан дотор өрөвчөд ээж нь орж ирэхээр угаалахгүй гэж байгаа хүүхдтэй л адилхан төслөгдөж байна тийм ээ. За итгэгчдэд ийм зүйл их байдаг учраас Библиэд итгэгчдэд анхаарал өгсөн байдаг. 2-р Петр 2:20. Хэрэг тэд ертөнцийн бусрамгаас эзэн ба аврагч Иесус Христийн мэдлэгээр ангижирсныхаа дараа тэдгээрээр дахин урагтуулан дийлдвэл тэдний хувьд сүүлчийн байдал нь эхнийхээсээ бүр дортох болно. Тэгээд яваад өгсөн байвал тэр хүмүүс маань бүр хэцүү байдалд байгаа байх нэ тий. Тэр араас нь залбираас очих. Шийдвэр нь бол тэр хүмүүсийн учраас бидний хийсэн зүйл бол юу? Бурхныг таниулсан, аврал руу хөтлсөн, тэр хүмүүс өөрсдөө Иесусыг хүлээж авсныхаа дараа тийм шийдвэрүүд гаргацсан байна. За тэгээ итгэлээс ундаг шалтгаанууд нь бол юу гэдэг вэ гэхээр итгэлийн бат бих суур байхгүйгаас болдог. Эсвэл хуурамч багш нарыг дагдаг. Эсвэл их нуугдмал үннийг хайдаг. Библи бол юмыг ил тодорхой хэлсэн байдаг шүү дээ тий. Тэг чи хүмүүс заавал тэнд нууц байгаа гэд янз бүрийн нууц юмнууд дагж чад бас буруу юм руу явцдаг буруу сурвалж. Бас зарим хүмүүс гаж урсгал руу орчдөг. Зарим хүмүүс мөнгийг хайрлаад яваад. Зарим хүмүүс итгэвч болчоод тавьчигдаж зовхоос айдаг. Зарим хүмүүс алдаа эндэгдлийг засагдчихгүй гэж үздэг. Ийм зүйлүүдээс болоод хүмүүс заримдаа итгэлээ ингэж орхиод явчихдаг. Тэгэхээр бид нар бол яах вэ гэхээр өөрсдийнхөө зүрхийг л цэвэр байлгах хэрэгтэй. Зүрхний цэвэр байдал бол маш чухал гэдгийг ойлгох хэрэгтэй. Зүрх нь цэвэр хүн бол Бурханд ойртно гэдгийг хэлсэн шүү дээ. Бурханд ойртно. Тэгэхээр бид нар тэр ариунаас ариуны дотор орж Бурхантай нөхөлдөг. Тэгээ Бурханд ойртсноор бид нар ингээд гимшихэд тэр Давид хааны гимшлүүдийн дуулыг бид нар ингээд уншихад бол Давид хаан яг Бурхан руу яаж ойртсныг бид нар харж байгаа тийм ээ. Тэгэхэд Бурхан тэр зүрхийг харсан байгаа байхгүй юу?
нөгөө Элрой бурхан ч харж шít. Зүрхийг хараад тэгээд Давидыг босгодог байсан байхгүй юу? Тэг амлсан амлалтуудаа ингээд биелүүлдэг. Яг тэрнтэй адилхан итгэгч гэсэн тэр гимшсэн зүрх сэтгэлтэй байж аж бурханд ойртоход бурхан бидний тэр зүрхийг харна. Тэгээ бид нар ариунаас ариун дотор нь орж бурхантай нөхөрлөж чаднаа л гэсэн үг. За дуулал 24-ийн 3-4 дээр эзний уулууд хэн авирч болох вэ? Түүний ариун газарт хэн зогсож болох вэ? Цэвэр гартай, ариун зүрхтэй, хуурмаг байдал сэтгэлээ өргөөгүй, худал тангараг тавиагүй хүн тэгэх юм аа гэсэн биш. Хариултыг ингээд өөрөө өгсөн байна тийм ээ. Асуултыг Давид хаан тавиад хариулсан. Тэр ариун газар гэдэг нь тэр нөх бурхан яг ариун байдалтай байж байгаа. Бид нар тэр лүү сүнсээрээ ингээд одоо очиж бүр боломжтой байна шүү дээ тий. Яг эцэст бид нар бол яг ариун байдалтайгаа тэнд очино. Бидний тэр үед бидний сэтгэл бие бүгд ариун болсон. Одоо бидний сэтгэл бие хоёр бол ариун байдалд орж чадахгүй байгаа. Харин сүнс бол ариун байдалд орж чадна тийм ээ. Тийм учраас бид нар тийшээ очино. Тэгээ бид нар цэвэр гартай гэдэг ч юу. Бидний итгэлийн дагуу хийж байгаа үйлсүүд манд зөв бай. Тэ? Зөв үйлсүүд бид нар хийн. Ариун зүрхтэй. Цэвэр, гимшсэн, даруй, дорой зүрх сэтгэлтэй. Хуурмаг байдал сэтгэлээ өргөөгүй гэсэн. Гадна талтаа бодлоо ариун байдал, цэвэр байдлыг харуулдаг байхгүй. Дотроо харуулах хэрэгтэй. Худал тангараг тавиагүй. Эзэнд амлчаад тэрийгэ биелүүлэхгүй бол худал тангараг болж өөрөөсөө би өөрийгөө зориулдаг. Ийм байж бид нар тэр ариун байдлыг хариуцлагын замаар ингээ явах нэ л гэж ойлгох хэрэгтэй. За өнөөдрийн эцний өгсөн үг юм байна. Зэн танд талархаж байна. Үнэхээр талархаж байна. Бүх зүйлийн төлөө танд талархан залбирч байна зэ. Та ариун байдлаа бидэртэй хуваалцдаг үнэхээр талархан залбирч байна зэ. Та бол үнэхээр ариун бурхан, агуу бурхан, сайн бурхан, зүрх бурхан гэдгээ биднэрт байнга мэдрүүлж идэг. Талархан залбирч байна зэ. Цэвэр зүрх сэтгэлтэй алхахад та биднэрт туслаарай гэж гойн залбирч байна зэ. Ариун сүнсээр бидний буруу зүрх хийсэн юмнуудыг илчилж нэрийг гимшилд дуудаж ядагт үнэхээр талархан залбирч байна зэ. Зэн танд талархъя. Үнэхээр талархъя. Бүх талархал магтаал нь танд байх болтугай гэж Есүс Христийн нэрээр ерөн залбирлаа. Амен.